За энэ удаагийн Өвөр Монголын өртөө засах орны Монгол олон улсын Монгол эмнэлгийн хорооны зохион байгуулж байгаа цусны өвчин ба уламжлалт хангах ухааны эмчилгээний талаарх энэ олон улсын хуралд оролцож байгаадаа маш их таатай байна. За бид нэр анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийг төлөөлөн тус хуралд оролцож илтгэл хэлэлцүүлэхээр бас бэлдэж ирсэн. За энэ удаагийн бас бидний танай их оронд айлчлан ирэх нэг гол шалтгаан нь бол бид нар хамтын ажиллагааныхаа гэрээг шин түвшинд гаргаж гурван чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Нэгдүгээрт нь бол эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр, за хоёр дахь нь эмнэлэг зүйн чиглэлээр, за гурав дахь нь бол бид нар сургалтын чиглэлээр ийм гурван үндсэн чиглэлээр гэрээ тогтоод явж байна. За эрдэм шинжилгээний ажлын хамтын ажиллагааны нэг хэлбэр нь өнөөдрийн бас олон улсын хурал гэж ойлгож байгаа. Орчин үед хүн төрөлхтний шаналган зовоож байгаа энэ цусны өвчин, хүүхдийн төрөлхийн олдмол энэ цусны өвчнгүүдийг ганцхан бас Европ анагаах ухааны орчин үеийн анагаах ухааны аргаар эмчилгэээс гадна уламжлалт анагаах ухааны хэдэн зуун жилээр туршиж ирсэн олон найрлагатай эмч орууд байгаад идэг. Энийг бол бидний өвөгдөө цотож маарам эмчнэр бол сурвалж зохиолуудаа тайлбарлаа тэмдэглээд үлдээсэн байгааг бид нэр өнөөдөр орчин үеийн анагаах ухаантай хөл нийлүүлэн эмчилгээ үйлчилгээ тусламжтай хэрэглэх ёстой. Ингэж хэрэглэхээс өмнө бид нар шинжилгээ ухааны нотлохойг нь олох ёстой. Нотлохойн суурилсан уламжлалт анагаах ухааныг хөгжүүлж байгаа манай энэ мэрэгжил нэгт нөхдүүдтэйгээ хамтарч эмнэлзүүд хэрэглэх улсын хэмжээний мөрдөх заавруудыг боловсруулах ийм эрхэм зорилготой байгаа. Уламжлалт жор найралтууд бол энэ цусны өвчний Европ эмчилгээний дараа өмнө нь ч гэсэн хэрэглүүл маш их үр дүнтэй байж байгаа. Яагаад гэвэл Европ эм тариа бол цэвэр химийн нэгдлүүд хүнд маш их гаж нөлөө үзүүлж байгаа. Өөрөөр хэлбэл тэр хүний амьдралын чанарт хэдийгээр амь насыг авардагч гэсэн бас хөдөлмөрийн чадвар амьдралын чанарт нь сөргөөр нөлөөлөх ийм үзэгдлүүд гарч байгаа учраас уламжлалт ийм найрлагатай их зөв мэрэгжлийн үүднээс хослуулах юм бол энэ хоёр анагаах ухааны нэгдсэн энэ эмчилгээ бол маш сайн үр дүнтэй олон хүний амь насыг аварж насыг хурцгана гэж үзэж байгаа. За тэгээд бид нэр эрдэм шинжилгээний дараагийн нэг том чиглэлүүд бол бид нар Монгол улсад эмчлэгдэж онцлогдож чадахгүй байгаа өвчнүүдийг бас тоог цөөрүүлэх эрхэм зорилгыг анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль маань тавьдаг. За бид нар их сургуулийн эмнэлэг гэсэн Монголд ойлголтыг анх удаа их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бүрдүүлээд явж байгаа. За ингээд анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн дөрвөн эмнэлгээс нэг нь бол Монгол анагаах ухааны төв эмнэлэг гэж 100 ортой эмнэлэг үйл ажиллагаагаа явуулж байгаа. За тэгээд бид нэр энэ эмнэлэг дээрээ бас эмч мэрэгчлэнүүдээ сургах, за Өвөр Монгол мэрэгчлэн их нөхдүүдийн маань маш сайн үр дүнтэй хэрэгжилж байгаа эмчилгээний аргуудыг бас өөрийнхөө оронд нэвтрүүлэх, эмчилгээний заавар болгох ийм хамтын ажиллагааны чиглэлүүдийг энэ гэрээн дээр тусгасан. За дараагийн нэг томоохон чиглэл би өөрөө ирэхгүй эмнэлэг зүй рүү орчлоо. Ярьсан сургалтын чиглэл байна. За бид нэр жил болгон олон улсын Монгол эмнэлгийн хороотойгоо ковидоос өмнө ковидын дараа ч гэсэн оюутан солилцоо уламжлалтын эмч сувилагч нарын дадлаг хийж байгаа энэ үйл ажиллагаар нотолж болно. За өнөөдөр ихэд манай анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн уламжлалт анагаахын сувилахын чиглэлээр сурж байгаа 10 гаруй оюутан багштайгаа яриад дадлаг хийгээд бид нар бас өчигдөр уулзаад их сэтгэл хангалуун манай оюутнууд бол үнэхээр олон улсын Монгол эмнэлгийн хорооны хамт олон сувилахын алба бол манай оюутнуудад маш их зүйлийг зааж сургаж чиглүүлж байгааг өөрийнх нь биеэр олж харлаа.